Сэмэцэнэ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 130 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний ихтгэл танд Панда байна. The breeze at dawn has secrets to tell you. Don't go back to sleep. Rumi. За тэгэхээр өнөөдрийн маань перцептийн уншаад надад шууд орж ирсэн бодвол юу вэ л да. Хаяадаа яг нэг тэгэж шүн яг нойр хулцдаг. Ерөөсөө нойр хүртгүү тэгсээр хагаад үүр цайлгачдаг нэг тийм өдрүүд байд юм аа. Надад бол нэг хит байсан. Уул нь ингээд маргааш нь ажилтай. Тэгээд ажилдаа болохоор унтах хэрэгтэй гэж бодсон ч гэсэн нойр хүрэхгүй. Тэгээд маргаашийнх нь ажил дээр нойр хүрээгүй юм болдог өдөр. За нэг байнга яг тохиолддог биш болохоор уул нойрны асуудал бол бас биш байгаа юм шиг байгаа. Нэг тэрхэн зур сэтгэл санааны нэг юм байна уу? Эсвэл яагаад ч юм нэг юмнаас болоод ерөөсөө унтаж чадахгүй болсон. Тэгээд яг иймэрхүү үед нэг гоё юм нь болохоор өглөө яг ингээ үүр цайхыг харах амар гоё идэг. Яг тэр үед болохоор ингээд хороо дэлхий бүр ингээд чив чимээгүй. Яагаад гэвэл дийлэнх босод хүмүүс маань унтж байгаа. Тэгээ энэ яг цаг мөчөд чи яг энэ дэлхий дээр бүр ингээ гав ганцаар болсон юм шиг яг тэгээс санагддаг. Би яг нэг тэр мөчөд бол үнэхээр их дуртай. Тэгээ яг нөгөө байнга тэрээгаа ингээд мэдрээд байдаг биш юм бол да. Нөгөө нэг нойрондоо их харам юм болохоор нэг унтчвал ерөөсө босно гэж ядггүй. Тийм болохоор миний хувьд бол бас их ховорхон тохиолдох мөч байд юм аа. Яг ийм үед хүмүүс одоо юу яадаг? Нэг тийм бодлогошрох цаг гард юм уу? Яг тухайн мөчөд чиний анхаарал өөр ямар нэг юм дээр заавал байх шаардлага байхгүй. Тэгээд яг энэ цаг мөчөд чиний анхаарал яг л зөвхөн чиний өөр дээр чинь чиний амьдрал одоо яг юу болж байгаа гэл нэг тийм зөвхөн яг чив чимээгүй байдалд юу бодож болох вэ? Яг тэрийг ингээ боддог тийм цаг мөч. Тэгээд би бас Японд амьдардаг байж хата юу ядчихсан юм аа. Нөгөө өглөөний гайхамшиг гээд ном байдэн штэ. Тэрний нөгөө нэг Монгол подкастыг сонсож эхэлсэн байхгүй юу? Тэгэд яг сонсож эхлээд ер нь бол хэрэгжүүлж эхэлсэн. Өглөө яг 5 цагаас босоод. Тэгэд өглөө 5 цагаас босоод би юу хийдэг байсан бэ гэхээр тухайн үед одоо нөгөө нэг цагийн ажил бол байнга өдөр болгон гэж ордог биш, тодорхой хуваартай байсан. Тэгээд сургууль руугаа бол бас өглөө өөрөөр босоод эрт яваад судалгааны ажлыг хийн гэдэг нэг тийм юм байхгүй. Үдээс хойш очсон ч болдог. Ерөнхийдөө бол цагийн үед бол нэлээд уян хатан байдаг байсан. Тэгээд өглөө 5 цагт босоод шууд л хувцас өмсөд гараад жим лүг явдаг байсан. За Японы нэг гоё юм нас энэ тентгүү 24 цагийн жимтэй 24 цаг өнгөрөх байдаг. Тэгээд орохын тулд яг нөгөө нэг чамд яг зориулсан нэг тийм түлхүүр гэдэг юм уу та. Жимний түлхүүр өгч чинь. Тэгэхээр ямар ч цаг үед хамаагүй чи ингээ жим рүүгээ орж олно. Тэгээд тэр жимдөө зөвхөн тэр түлхүүртэй буюу тэр жимд бүртгүүлсэн хүмүүс маань л ордог болохоор бас аюулгүй байдлын талаас бол нэлээд дэжгүй. Тэгээд өглөө жим явчаад нэг за цаг гарan дасглаа хийгээд тэгээ буцаад гэртээ ирээд нэг сайхан ус мусан дороод тэгдэг байсан. Жим маань болохоор алхах юм бол нэг за нэг 20 минут 30 минут дугуугаар явахаар нэг 10 минут явдаг гэсэн юм уу. Тэгээд би өглөө алга ингээд дугуугаж игээл. Тэгээ яг тэр үед ингээд гоё нар мандж яхахыг одоо нөгөө Япон бэс болохоор Японч амар эрт нар мандчихна. Тэгээд ер нь бол өглөө 5 цагт босоод гарлаа гэхэд аль хэдийн нар мандцсан л байгаа байхгүй. Тэгээд
За бараг тэгэж нэг 3 сар орчим явсан юм уу да. Тэгэхэд болвол ингээ нэг нойрч гэсэн амар их сайжирсан. Яг ингээл өглөө босоод яхаар орой 10 цаг гэхэд л угаасаа нойр хүрээл тэгэл унтаад өгчдөг. Гэтэл яагаад энэ маань ингээ удаан үргэлжилж чадаагүй вэ гэхээр нөгөө нэг хамт амьдарч исэн манай эгч дүү хоёр бид хэд нөгөө амьдр энэ ритм ингээд нөгөө таарахгүй болоод эхэлсэн байхгүй юу? Нөгөө хоёр маань ингээд хичээлээ хийгээд орой суугаал тэгэл наашаа цаашаа гэл төчхөндөг. Гэтэл би яг нөгөө орой яг 10 цагаас нойр нь хүрээд унтаад өгчдөг. Тэгээ ийшээ тийшээ ингээ юм явъя ингээ тгий гэхээр нөгөө хоёр маань өглөө босохгүй. Би болохоор орой унтаад өгчнө гэ. Тэгээ нэг жоох юм зөрөө гараад тэглэж Монгол руу бас буцах цаг маань болоод тэгэд энэ ритм маань алдагдсан байдیں۔ Тэгээ буцаад яг ингээд тэрэндээ орё гэхээр яхаа аргагүй нөгөө хамт амьдарч байгаа хүмүүс маань ингээд тийм бидний амьдралын ритмд бас нэлээд нөлөөлдөг. Тэгээд улаанцын бас тэрнээс ингээд зөрөөд амьдраад ах чи амар болно шүү дээ. Жишээнүүд нөгөө нэг ажиллаад арчаал төвчөрч 6 өнгөрөөгөөл ирээл оройн хоолоо идээл яхангууд бүр ингээ оройтчихсан. Тэгэхээр чин орой хоолоо идэж шууд бас унтаж болохгүй. Тодорхой хэмжээнд тэр хоолоо бас жоохон шингээж агаад тэг унтахгүй болохгүй юм чаа. Яг ингэж бодохоор нөгөө нэг хүнд заавал одоо чи тэтэн цагт тосоо тэгэж ёстой гэдэг нэг тийм тодорхой цаг хугацаа зааж өгөх бас их хэцүү. Тийм болохоор өөрийнхөө тэгээ эргэн тойрныхоо химнэл бас ингээд нэг дундыг ингээд нэг гой нэг тийм алтан дунд чинь ингээ олоод ингээд тааруулаад байж хахад бол аль алиндаа хэрэгтэй. Гэхдээ өглөөний яг үүрээр яг хүмүүс сэрээгүй байх үеийн тэр цаг хугацаа болол үнэхээр гоё цаг хугацаа хэрөө чи түүнийг ингээ ашиглаж чадхаар болол тэр цаг хугацаанд үнэхээр их зүйлийг амжуулж чаддаг. Тийм болохоор хэрөө чамд боломж авах юм бол үүрээр хинийч босоогүй ах тэр цаг хугацааг өөртөө зориулаарай. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.